5 хүүхдийн нэг нь анхаарал тутамшлийн ямар нэгэн ингээд шинж тэмдэгтэй байж болно гэсэн үг. Анхаарал тутамшлийн үед гол асуудал юу гэж байгаа гэхээр мэдрэлийн эсүүд маань хоорондоо ингээд мэдээлэл солилцоод ингээд холбоо тогтоод байна шүү дээ. Тэр холбоо дамжих явцад асуудал ерөнхийдөө үүсэж байгаа гэсэн үг. Тэг ингээр хэлэх юм бол ингээд холбоо мэдрэлийн эс маань ингээд хоорондоо ингээд мэдээлэл дамжуулдаг. Энийг нь болохоор дамжуулдаг сувгийг нь бол цахилгааны утсаа гэж хэлэх юм бол анхаарал тутамшилтай хүмүүсийн тэр цахилгааны утас жоохон мастай байдаг гэсэн. Тэгэхээр ингээ мэдээлэл маань жоохон удаан дамжих ч юм уу, гацах ч юм уу тиймэрхүү асуудлууд ингээ гардаг гэсэн үг. Жоохон ингээд 90 тойрны мэдрэмж жоохон муутай яваад байдаг. Одоо жишээлбэл ингээ юм хийгээ сууж яхад нь ингэчээрээ тэгчээрээ гэж хэлэхэд бусад хүмүүс маань болохоор тэрийг ингээ санаад за ээж намайг одоо талхаавараа гэсэн ингээ дэлгүүр явж байхдаа ингээ өөр юм авахгүй явж исэн байж болно шүү дээ. Тэр талхаа санаад авдаг гэсэн үг. Анхаарал тутамшилтай хүмүүс болохоор яг нэг дамжуулах тэр юм нь болохоор жоон садтай дэ учраас юмыг мартах гэдэг. Тэгээд хичээл номын үед гэх юм бол хүүхдүүд ихэвчлэн сууж чадахгүй байх тийм шинжүүж илэрч идэг. Юм хэлэхээр ингээд нэг тэрийг ингээд богино хугацааны яа сонь жоон муутай болохоор ингээд хийж мартчихдаг ч юм уу тэгдэг. За хүүхдүүдийн дунд ингээ айгүй их ингээ анзаарддаг ингээ зүйлүүд гэх юм бол ингээд нэг хичээгээд хийчихээр айгүй сайн хийдэг. Одоо ингээ хичээлээ тоогоо мундаг боддог байх нь шүү дээ. Гэхдээ ингээ анхаарал нь муугаа учраас одоо ингээ нэмэх хасах тэмдэг дээр алдах ч юм уу ингээд банк тийм сайн гүйцэтгэлтэй байж чаддгүй. Тэгэхээр ингээ багш нарын юу хэлдэг вэ гэхээр чи намайг илүү яриад байна ч юм уу намайг одоо ингээд үл тоогоод байна ч юм уу чи уг нь чадах боловч хийж чадахгүй ингээ хинэггүй царайлаад байна ч юм уу гэх мэтчлэнгээр эцэг багш нарын зүгээс тийм хөө гомдлууд ирдэг. Тэгээ юм их маш их хайдаг гэсэн үг. Одоо ингээ өглөө 9 сарын 1 ингээ финал дүүрэн байдаг байхад нэг 2 сарын дараа болохоор финал хоосон болчдөг ч юм уу. Хэрэгтэй түлхүүр, цүнх, утас эдрээ ерөнхийдөө жоохон хаях гад гэдэг. Яагаад тэгэхээр ингээд би энэчнээ юм тавьсан штэ гэдэг сэрэмж маань бага байдаг учраас тэгж мартдаг гэсэн үг. Хажуудын үед ч гэсэн үйл энэ чинь тулгамж байгаас мэдчихдэг бүх юм мартдаг шүү дээ. Анхаарал тутамшил маань болохоор анхдагчаар болон хоёр дагчаар үсч болдог. Би одоо яг юу яриад байгаа вэ? Анхдагч анхаарал тутамшлын юм яриад байгаа байхгүй. Тэр нь болохоор мэдрэлийн эс маань ингээд ингээнээр хэлэх юм бол мэдээлэл дамжуулах ингээд юм нь төрөлхийн бүтцийн хувьд жоохон асуудалтай байдаг гэсэн үг. Хоёр дагчаар сэтгэл готор сэтгэл төвшөлт ямар нэгэн бодисын хамаарал ч юм уу дэлгэцийн хэрэглээ гих мэтчлэнгээр ингээд хоёр дагчаар анхаарал тутамшлууд бас ингээ үүсч болтгоо гэсэн үг. Одоогийн хувьд яагаад ингээ анхаарал тутамшил маань илүү их анзаарагдаад өдөртөд аваа гэхээр нэгдүгээр гэх юм бол утасны хэрэглээ ангитай болсон. Тэгээд маш богино хугацааны ой тогтоолтой юм ингээ үздэг. Тэгэхээр чин ингээд уул нь бол ингээд хүүхдийн угаасаа анхаарал бол угаасаа бага байдаг. 16% нь бага байдаг боловч ерөнхийдөө нийтээр болохоор онцлог нь анхаарал угаасаа ер нь жоохон бага байдаг байхгүй юу. Тэрийг маань болохоор ингээд хичээл ном ч юм уу ингээд эцэгхэн ингээд гар хөлөө хөдлөхгүй суугаарай, хоолоо яг суугаад идэрээ гих мэтчлэнгээр ингээд тухайн хүүхдэд маань зааж зөвлөөд ингээд шаардлага тавих байдлаар ингээд анхаарал төвлөрөлтийг сайжруулах ёстой юм. Гэтэл одоогийн юм болохоор юм ингээд чихрийн хэрэглээ аяг их байна. Чихрийг одоо сахарыг хамгийн хэрэглэдэг эргэтэн бол ингээд тархи байгаад байдаг. Тэгэхээр ингээнээр хэлэх юм бол энерги илүүдэлд орчод байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд анхаарал маань угаасаа буурах гэдэг. Тэгэхээр ингээ хоол хүнстэй холбоотойгоор анхаарал тутамшуул нэгдүгээр ихсэж байгаа. Хоёрдугаар сошиал хэрэглээтэй холбоотойгоор одоо ингээд өмнө нь бол ингээд үлгэрийг тийм үү ингээд 5-10 минут суугаад уншдаг. Тэгээ эцэг их нь 5-10 минут ярьж өгдөг. Тэгээ тэр хугацаанд тэр хүүхд чинь анхаарлыг ингээнээр хэлэх юм бол төлөвлөлт сурж байгаа одоо чадахжуулж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхэд одоогийн сошиал хэрэглээ маань ингээд 20 секунд 30 секундын мэдээллийг ингээд үзээд ингээд яхаар ингээд анхаарал маань угаасаа ингээд тогтох одоо сайжрах одоо төлөвшөх боломж нь ингээд муудаад байгаа гэсэн үг. Тэгэхээр болохоор ингээд ялцчихгүй утасны хэрэглээ, хоол хүнсний одоо буруу хэрэглээ маань ингээд хоёр дагчаар анхаарал тутамшлыг жоохон нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа гэсэн үг. Одоо хүүхдүүд маань ингээд хэвийн хүүхдүүд маань одоо буруу хэрэглээтэй байх юм бол анхаарал тутамшил
цай болж болно гэсэн үг. Анхаарал тутамшилтай хүмүүс гэхээр ингээд дандаа ингээд хөдөлгөөнтэй байдаг гэж боддог байхгүй юу? Хүүхд наснд бол хөдөлгөөнтэй байж болно. Бас хурдан ярьдаг гэж болно. Одоо хүүхдүүд ч угаасаа л ер нь жоохон хурдан ярьдаг шүү дээ. Тэрнээс илүү хурдан ярих ч юм уу, юмыг айгүй мартдаг ч юм уу. Хүний ингээд нөгөө дамжуулсан зүйлийг ингээд дамжуулж чадахгүй байх ч юм уу. Гих мэтчлэнгээр шинжүүд бол илэрдэг. Гар бүлэг хөдөлгөх доктортой суухгүй. Насан туршидтой үед болохоор хэд хөдөлгөөнөх нь заавал хөдөлгөөнөөр илэрдэггүй гэсэн үг. Тэр хүмүүс болохоор маш түргэн ярих, хараалын үгийг айгүй хэрэглэх ч юм уу эсвэл одоо ингээд хүнийг хамгийн их ажиглагддаг зүйлүүд гэх юм бол хүмүүс ерөнхийдөө ингэж хэлдэг. Би хүнтэй одоо холбоо тогтооход надад гайгүй, би хүнтэй танилцахад надад бол нэг асуудал харьцангуй гайгүй. Одоо харилцаагаа өргөжлүүлэх жоохс байдаг. Одоо ингээ юм ярьж чадал гинт хүндлэн юм яриад аваад ирдэг ч юм уу. Эсвэл нэг өөрөө ярихаараа эргэн тойрныхаа анзаарахгүйгээр айгүй их ингээ юм ярьсан байдаг ч юм уу Гих мэтчлэнгээр энэ маань болохоор бас нөө хэд хөдөлгөөнтхийн арай үгэн хэлбэрлэлөө шилжчихдэг гэсэн үг. Насан туршид хувьд. Ямар мэтчлэнүүд хийдэг? Мэдсэн бол ямар дараа хэмжээ Ерөнхийдөө эмийн болон зан үеийн сэтгэл зүйн эмийн эмчилгээгээр бол одоо манай Монголд бол анхаарал тутамшлын ганцхан юм байгаа. Тэр нь богино хугацаанд үйлчилдэг. Анхаарал тутамшлын яг уудаг сон бол юм байгаа. Бусад улс орнд бол маш олон богино хугацааны, урт хугацааны юмнууд нь болохоор бүлгэрээ сонголттой гэж үүдэг. Манай Монголд болохоор тийм боломж нэгдүгürt байхгүй байна. Эмийн эмчилгээний хоёр дахь үнцгийн эмчилгээ бол зан үеийн сэтгэл заслал гэсэн үг.